За орой минь түргийн үзэгчтэй. Өнөөдөр бол нэм гараг байгаа. Нэм гарагийн орой 10 цагаас манай залуусын телевиз дээр Доржийн гудам гэдэг нэвтрүүлэг залуучуудад зориул хүрсээр бас нэлээх хугацаа өнгөрчээ. Тэгэхээр энэ удаагийн одоо манай гэрт Улсын драмын эрдмийн театрын жүжигчид хүрэлцэн ирээд байна. За тэгээд тэр дундаа одоо яг Улсын драмын эрдмийн театрт тавигдж байгаа Гамлет жүжигийн уран бүтээлчид манай гэрт өргөдөн ирсэн байна. За тэгээд одоо та бүхэндээ танилцуулах юм бол жүжигчин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Хамгланбаатар. За тэгээд одоо 21-р зууны Гамлет гэж хэлж болох Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Болд Эрдэнэ. За тэгээд бас Чингүн бас хүрэлцэн ирээд байна. Залуу жүжигчин. За та бүхэнд орой мэндийг хүргье. За орой мэндийг хүргье. Үзэгчтэй бас тий залуучуудаа бас энэ орой мэндийг хүргье. Маргаашийн ажил үйлс бас өндөр амжилтыг хүсье тийм ээ. Нэг өдөр болно шүү дээ маргааш. Тэгэхээр за эхлээд бол жүжигийн талаар яриа тий. Тэгэхээр энэ жүжиг бол за одоо тавигдаад үзэгчдэд хүрээд бас тодорхой хэмжээний цаг хугацааг одоо юу авчлаа. За тэгээд олон ч бас телевизүүдээр та бүхэн бас яг жүжигийн талаар одоо ярьсан байгаа. Тэрийг ч бас үзсэн. Тэгэхээр яг үнэндээ яг үннийг хэлэхэд жүжигийн одоо үдсэн улсууд юу ямар сэтгэлдэлтэй гарч байна. Энийг манай залуучууд хэлэхгүй тий. Тэгээ яг ер нь юу л да өндөр сайхан сэтгэлтэй гарч байна. Тэг яг өөрөө тоглож хийж нэг өөрөө амар мундаг байх. Үзэгчд өөр нь яг ер нь бол дайжгүй тун дайжгүй. Яа тэгэхээр юм баггүй. Гамлет гэдэг жүжиг маань өөрөө зохиол нь бас тийм айхтар тийм том санаа хүндсэн те ертөнцийн орших, эс оршихын тухай хүндсэн те ийм том сэдвтэй. Тэгээд өөрөө ер нь бол бас уйтгартай шүү дээ. Зохиол нь ингээд аваад уншихнаа ч гэсэн ер нь бол уйтгартай байхгүй. Тэгээд зэрэг энэ 21-р зуунд тавьж байгаа гэдэг утгаар өнөөдөр ямар бидний эр үед амьдарч байгаа вэ те бас тэр сонирхолтой байхын үүднээс нь бас одоо 21-р зуунд тохирох хэмжээний тавилтуудыг хийгээд ингээд жүжиг маань бас бид нар ч юу штэ бас энэ шат шатаар ингэж нөгөө хяналт өгж явдаг. Жишээ дотоод хяналтаа гэж өгнө те гадаад хяналт буюу уран сайхны зөвлөлийн хяналт гэж өгж явна. Тэгээ шат шатаа ингэ амжилттай одоо даваад тэгээ хамгийн сүүл 11 сарын 9-нд бид нар нээлттэй өгсөн. Тэгээд хамгийн сүүлийн дүгнэлтээ үзэгч гэж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол дайжгүй сайхан байх шиг байлаа шүү дээ. Сайхан. Яаж нэхэр би бас манай уран бүтээлчний тайзан дээр жүжиглээ тэр болгон бас дотоод пункттэй нэг үзэгчдийн нөө зэрэглийн манай хүлээ уур амьсгалыг бол мэдэхгүй байх л та. Миний хувьд бол яг хөө тэрэнд гүйцэн зохион байгуулалтаа гэж гүйж байгаа юм л да. Тэгэхэд бол одоо залуучууд бол би нүд нэгдлээ. Би ерөөсөө өөр юмнууд үзсээ тий. Ховрохын инээдэм ингээл нэг инээдэм юм харсаар гад ерөөсөө согсон байна ч юм уу. Одоо ингээд бас уран бүтээлчд болон бас урлагийн хүмүүс мөн зөндөө үзэж байна. Бүгдээр л нүд нээлээ. Оюун хүний хэрэгцээ гэдэг энэ сайхан жүжиг бол хүм болгонд хүрж байгаа үүднээс бол үнэхээр таатай байна лээ. За. Яагаад манай ч бас наваг жоохон яагаад энэ асуултаас ихэлсэн бэ гэхээр өчигдөрхөн би яг энэ жүжиг өөрөө яг театрт суугаад өөрөө үзсэн. Яг үзэгчийн үүднээс үзлээ. Над бол маш их таалагдсан. Тэгээд одоо нөгөө өвөл болж байгаа учраас хүмүүс чинь хувцас өлгүүлдэ шүү дээ, тий. Тэгээд доош ингээ хувцас авах гал явж байхад яг тэр хүмүүсийн уур амьсгал мэдэгдэж байгаа байхгүй. Тэгэхээр л яг ингээд улсууд ерөөсөө л тэр Гамлетийг ярьж байна. Боги ахыг ярьж байна. Найруулгын тэр тавилтыг ярьж байна улсууд. Тэгэхээр ер нь яг үзэгчд үзээ гарч байгаа үзэгчдэд ер нь яг энэ жүжиг яг ямар талаасаа яаж хүрсэн бас тэнцээс харагдчихл байлээ л дээ. Тэгээд ер нь бол надад бол их дайггүй санагдсан. Хүмүүс ч нэг хүлээж авч байгаа. Тэгээд бас тэнд суугаа үзэж байгаа улсууд ч гэсэн бас нэг дандаа нөө телевизийн тийм улсууд байсан учраас уран бүтээлчнэр улсууд байсан болохоор арай өөр талаас нь бас хараал тэгж үзсэн юм шиг надад санагдсан байгаа. Тэгээд бид нар бол анх жоохон бас имижэс яасан гэхээр чинь 3 цаг бараг 20-30 минут явж байгаа шүү дээ. Жүжигийн хугацаа, өргөжлөх хугацаа. Тэгээд одоо хүмүүс уйдах үедээ одоо яах үедээ чихлэх үедээ дунд нь яг зарим жүжигчийн дунд нь амтрах завсралгаа аваад нэг 10 минут завсарлаад хүмүүс гарч кофе цаа уучлаа гэж орж ирдэг шүү дээ. Тэгэлгүйгээр шууд зогсдгүйгээр явсан. Тэгээд одоо яах вэ? Хүмүүс залхах бол уйдах гэсэн чинь үнэхээр тэхгүй байл. Үнэхээр тэхгүйгээр мэдэгдэж байгаа юм чинь. Тэгээд яг бид нар бол чи бол үнэхээр яг өстрүүд яг амьдэр нь гэсэн шүү дээ. Хүмүүсийн болд ороод яг хувцас өмс солихтой хүмүүс сайн гэж ярьдаг шүү дээ. Бид нар тэгж мэдрээгүй. Зүгээр дараа нэг үдсэн хүмүүсийн сэтгэлийг сонсоход бол үнэхээр гайхалтай. Үнэхээр Гамлет бол одоо ийм гоё юу. Зохиолыг уншихад уран бүтээлч бид нар ч өөрсдөө уншихад айгуу залхуудаа хэцүү байдаг шүү дээ. Гамлетийн зохиолыг уншихад. Тэгэхэд ингээд шууд жүжиг нь үзсэн хүмүүс бол үнэхээр гайхалтай ийм сайхан бүтээл байдаг юм уу гэж одоо гайхаширсан тийм
бахархсан тийм хүмүүс гарч ирдэг юм байлаа. Тэгээд тэнд өчигдөр бас ажиллаж байхад жүжигээс гадна бас тай засалтыг бас хүмүүс нэлээ ярьж л л дээ. Тайз нь бол үнэхээр нүсэр юу болсон байна? Ямар гоё тайз гэрэл тэгээд тэр шийдлүүд нь яасан гоё юм те. Тэр нэг аквариум гаргаж ирсээ тэр. Тэр энэ тайзны талаас нь бас ярьсан дээр ухаа гэж бодож байна те. Тийм манай тайзыг бол манай театрын ерөнхий зураач Гавыг гэж манай ерөнхий зураач театрын Гавыг маань хийсэн. Тэгээд олон хүмүүс ажилласан. Бас нэг манай гам жүжиг онцлог нь юу гэх нэг хөгжмийн зохиол сансар гэрэлтэх гэж тэ. Одоо манай нэрт хөгжмийн зохиол санг дөрж байгаа хөө сансар гэрэлтэх бүр Америкаас за нээлтэнд нөөрөө ирсэн шүү дээ. Тийм бүр өөрөө Америкаас сойж ирж байгаа хөө. Америкт өөрөө ажиллаж амьдэрдэг тэ. Тэндээ урамтлалд өөрөдөг. Яг тэндээс бид нар энэ жүжигийг хамтарч ажиллах манай пара маань Наранбаатар маань нөгөө одоо сайхан болсон биш нөгөө интернет гэдэг нэг юм сайхан болсон байна тэ. Интернетээр мэйлээр биетэйгээ харилцаад ингээд юугаа ингэсээр урамтлал бүгдийг нэрүүлж дуусаад тэгээ яг нээлтэн дээр өөрөө ирсэн байхгүй. Тийм тэгээд гихмичлийн монстр тэгээд гол нь бас манай юу чинь бүрээс бүх ихшилж байгаа бүх нот болгон бүр ингээд дандаа шинээр зохиож гамд зориулж бичсэн. Дандаа шинэ хөгжмөл. Дандаа шинэ хөгжмөл байхгүй. Тэрээс одоо юу гэдэг нь бас нэг тийм тохиолдол байдаг ш. Ганц нэг арай төстэй аяг аваачаал тавьчихдаг те. Хүний аяг авч зохиогч ирэх байхгүй бол тийм бол байдаг ш тохиол. Тэгэхэд манай гамч жүжиг огт тийм биш бүх нот дуурж байгаа нот болгон дандаа зориулж бичсэн те. Ийм гайхалтай нэг талаар бас онцлог юм. Тэгээ манай хоёрын маань бас жүжигээ өөрөө их ер нь их юу яасан л та. Их юу гэдгийг удаан судалж те. Энд чинь бас манайх нэг тендер зарласан шүү дээ. 5 сар 6 сар зарласан юм. Гамтыг одоо ямар баг ямар найруулагч тавих вэ те найруулагчийн тендер зарлахгүй. Энэ дээр манай бүх найруулагч нар оролцсон л доо. Гаднаас жүлөөд оролцох урилга өгсөн. За тэгээд ер нь бол манай ардын жүжиг мөнх төрж багш маань байна. За Баатар найруулагч, Найдан дөрж найруулагч, Төвшин найруулагч, Наранбаатар найруулагч гэх 5 найруулагчийн баг үз одоо юу гэдэг хоорондоо өрсөлдсөн. Тэгээд манай Наранбаатар найруулагчийн баг одоо энэ тендерт ялж гарсан байхгүй. Тэгэхээр нөгөө одоо тэг багт нөгөө зураач те зураач найруулагчдын баг байгаа шүү дээ. Тэгээ энэ хоёр маань өөрсдөө шийд ялаа гараад ирэхээр зэрэг одоо тэр хоёрыг өөрсдөө харсан өнцгөрөө дүр сонголтуу те өөрсдөө харсан өнцгөөс тайзныхаа зураглалыг те тайзны сценографи тэр мөрийга бүгдийг өөрөө шийдэж хийсэн ийм бас эртнээс хэрэгцсэн юм төсөл л дөө 6 сараас эхлээд хэрэгцсэн. Тайзны зураачны бас баг ажилласан байгаа те. Манай ерөнхий зураачийн гааг манай тайз бүхэлд нь ингэж хариуцаад хувцсны зураачны жишээ нь одоо залуу зураач Батболд тэгээд конструктор зураачаар нь Төмөөлцээ зэрэг одоо юм зураачны бас баг ажилласан. Тэгээд тэр чухал одоо бас манай энэ тэр тайз хувцас юу гэдэг нь тэр бол маш сайхан модерн чиглэлээр ажилласан. Тийм байлээ тий. Яг тэр дээр үеийн сонголог хэлбэрээр нь биш зөв модерн чиглэлээр нь тий жоохон орчин цаг нь яг хэдэд нь ч мэддэхгүй яг өнөөдөр болоод байгаа юм шиг тий. Хэрэгжилж байгаа хэрэглэлүүд нүдний шил хар шилж байдаг ч юм уу тий. Энгийн полтонууд ч байт юм ийм маягаар дандаа тийм модерн шийдэлтэй. Тийм л болсон л та. Тэгэхээр бас зураачд бодсон байгаа л да. Энэ бол 21-р зууны гамлет. Тэгээ 21-р зууны үзэгчид үзэх учраас бас тэр тал руу бас нилээ зураг төсөл хувтас за тайзын бас зассан юм. Тийм бол нилээ ажиглагдчихсан. Тэгэд ер нь яг энэ гамлет одоо энэ жүжигийн ард хичнээн уран бүтээлчтэй ажиллаж байгаа. Өчигдөр харж байгаад зөвхөн тайзан дээр гарахад л бол нэг 40-50 хүн бол байлаа шүү дээ тий. Тийм манай театр бүх уран бүтээлчд за 30 гаруй уран бүтээлчтэй. За дээрээс нь соёл урлагийн сургуулийн оюутнууд орж байгаа. За тэгээд манай чуулгын бүжигчтэй байгаа тий. Манай төгсөө бүжгийн тавьсан шүү дээ. Манай төгсөө бүжигдэг дэж төгсөө гэсэн бүх хөдөлгөөн төр яслогоо бүжгийг тавьсан. Ер нь олон боо шүү. Тэгээд дээр нь тэр одоо тайз гэрэл тэгээд аав тэгээд тэр чигээр тэгээд бас 100-аад хүн бол ажилласан байлаа тэгээд 40 тий. Ер нь бол яг энэ шиг бүрэлдэхүүнтэй жүжиг яг ингэж ажиллаж байсан жүжиг бол байгаа юм шүү дээ. Байгаа. Нодлон тавьж ажиллахаарсан тийм шүү дээ. Тэнгэр хүн маань тийм байгаа. Парисын дэрхийн сүм маань бас тийм байгаа. Атган жүжиг гэж бас Чингис хааны жүжиг маань тийм ер нь тийм түүхэн том жүжигүүд бол ер нь дандаа нэг тийм хөвөрлөлтөнд ажилт юм даа маш олон хүн хардна. Тэгээд яг одоо бид нар яг тайзнаар ингэ ил гардаг. Тэгээд манай арын албаных тийм бол одоо үзэгчд маань тэр болгон мэддгүү. Тэнд одоо тайз засагч нар маань тайзны машинист гэрлийн техникч гэрэлтүүлэгч нар маань тэгэл дуу шүүмний техникч тэгэл одоо тэгэл хувцсны зураач ойдлчод хөдөлгөөн бос. Тэгээд ард нь одоо маркетинг маркетингаас гадна та бүхэн бас хамтарч ажилладаг шүү дээ. Хамгийн гол нь телевизийн бүх телевизийн маань бүгд анхаарлаа тэр жишээ нь уран бүтээл тэр түүхэн дэлхийн сонгодог гэсэн тэр уран бүтээл рүү анхаардаг учраас тэр яриад Монголын урлагт салбарт байгаа бүхэл хүмүүс тэр жүжигийн төлөө агаараараа
та ажилладаг. Яг зөв үйлээ манай Чингүн те. Та бүхэн сайн ажилладаг гэсэн телевиз хүмүүс болж те. За. Та зөв үнэлгээд өгнөлт өглөө. Тэгээд Манай Чингүн ингэсэн юм аа. Төвшөө юу? Чингүн манай одоо яг манай маркетинг албанд ажиллаж байгаа байхгүй. за. Тийм. Тэгээд наа чи одоо тэр зохион байгуулалт дарын албаг их маш сайн гүйцэтгэж байгаа. Мундаг ажиллаж байгаа ш манай Чингүн. Гэхдээ чамаа ганц дандаа зодож явахаар ганц одоо телевизээр бас магтаал даах сэтгэлийн үгийг хэлээд байж тийм ээ шүү дээ. Тэгээд өнөөдөр бас манад ирсэн учраас бас сайн гэртээ байгаа юм шиг байгаараа та бүхэн зориулсан ширээн идэж уугараа чөлөөтэй тийм байгаа. За тэгээд өнөөдөр бас бидний одоо ярилцах сэдв бол түлхүү бас энэ Гамлет бас тэгээ улсын драмын Эрдмийн театрын бас дараагийн уран бүтээл бас үзэгчтэй ямар уран бүтээлүүд барих гэж байгаа энэ талаар бас манай одоо бидний өнөөдрийн яриа бол өрнөх болно. Тэгэхээр үзэгч та бүхэн энэ тал руу сонирхсан бол бас телевиз рүү улам ойртон суугаарай гэж хэлмээр байна. Тэгээд богийнхаас бас асуумаар байна л да. Ер нь бол жүжигчийн энэ мэрэгчлэр явсан те бас өмнөх телевизийн ярилцлаганд ч хариулж лээсэн баг те. Жүжигчдийн жинхэнэ хүчийг сорьсон дүр бол Гамлет гэл багш нар ч хүртэл ярьдаг те. Тэгэхээр та бол яг одоо энэ Гамлет гэдэг энэ роолыг өөрийнх нь жинхэнэ мах цус бие өндөр махуд дээр одоо ингээд хүмүүст уран бүтээлч одоо уран бүтээл болгон тавьж үзэгчтэй хүргэлээ. Тэгэхэд яг жүжигчин хүний үүднээс энэ хэр юм бэ? Гэхдээ яг ер нь бол Гамлетийн дүр тоглоно гэдэг бол бахархалтай хэрэг тий. Би одоо өөрөөрөө бахархаж байна. За бас намайг энэ дүрд Гамлетийн дүр манай болд үтэн Гамлетийг үж харсан Наранбаатар найрагч учраас бас хамгийн их гол нь бахархаж тий. Баярлж байна. Яагаад гэвэл намайг Гамлет гэж харсан. Ер нь жүжигчин болж төрсөн юу гэдэг жүжигчний ажил мэргэжлээд одоо Гамлет тоглоно гэдэг бол тэгэл жүжигчин болж бас нэг хэрэг бүтэж байгаа нь тэр л гэж ойлгож байгаа шүү дээ. Тооцож болох юм байна. Тэгээ энэ бол дэлхийн 380 оргилын нэг тий. Тэгээд Гамлетийг мэдхгүй юм бол дэлхийн дээр баг байхгүй тий. За үгүүд их нэрийг сонссон байгаа шүү дээ. Уншиж үзег үхэд. Тэгэхээр зэрэг энэ бол маш гайхалтай хувь заяатай хэрэг юм. Тэгээ би өсөх хацтай байгаа байхгүй. Энэ дүрд оногдож энэ дүр тоглоно гэдэг тий. Тэгээ 21-р зууны 2 дахь Гамлетаар тоглосон. Тэгээ яг үнэн. Үнэхээр тэр одоо зохиол өөрөө бичигдэхдээ тэр гайхалтай тий. Одоо өнөөдрийн хүртэл ертөнцид маш том хүн төрөлхтөн маш том асуултыг үлдээж чадсан ийм зохиол шүү дээ. Тэ орших уу, эс орших уу? Бид энэ чигээрээ байх уу? Ер нь бидний амьдарч байгаа одоо тэ орчин мөн үү? Бидний өөрсдөө ийм байна уу? Дандаа том асуултуудыг тавьж идэг. Хариултыг ингээд тодорхой олж болдгоо тэ. Үеийн үед л юм асуулт байх юм гайхалтай зохиолыг бичиж үлдээсэн. Тэгээд Гамлетийн дүр тоглоно гэдэг нь бол бас азтай гайхалтай хэрэг юм. Тэгээд тэр зохиол дээр бичигдсэн үйл явдлууд жүжигчин тоглох маш их юмтай тэ асар их одоо үйл явдалтай. Тэгээд дээр нь Гамлет өөрөө маш том асар их тийм сэтгэлийн зөрчилтэй тий хийх үү болох уу нотлоготой бас баримттай зүйл бол биш шүү дээ. Сүнстэй яриа л тий. Сүнстэй гэдэг чинь бас яг ингээд аавын алдсан бичлэг үзүүлж байгаа юм бол биш шүү дээ. Тий сүнслийг хэлж байгаа. Тэгээд сүнстэй уулзна гэдэг маань бас хэн болгон түүн уулзаад байдгүй шүү. Тэгэхээр тэр актер тийм дотоод сэтгэлийн зөрчил байгаа. Ер нь бол тэр найруулагчтай бид нэрэж яхад манай найруулагч хэлээс яг тэр хүний тархин дотор болж байгаа үйл явдлыг ил гаргаж тавьж байгаа байхгүй. Магадгүй энийг яг олон өнцгөөс нь харж тавьсан юм байдаг юм байл л те. Жишээлбэл Гамлетыг бол солиотой хүн гээл те тавьсан байна. Эсвэл Гамлет бол те дид таны байраа зүгээр хий. Яг зүгээр байхад өөрөө тэгж хардаж хараал те. Тэгж харж ингэж одоо тэр плей байж хийсэн байна. Эсвэл ээжтэй дурлсан нөгөө нэг Эдипийн комплекс гэж өвчин байдаг гэж ярьдаг те. Ээжтэй дурлчаад тэргээрээ ингэж хөвлөгцөн. Эсвэл Гамлет бол ганцаардл гээл те. Эсвэл одоо бясалгагч, ухааны бясалгагч, цаг үеэсээ төрүүлсэн хүн гээл те. Эсвэл одоо оюуны тэмцгээ олон талаас нь харж хийдэг юм байна л те. Тэгээ яг бид нэр тэгээд гайхалтай 33 жилийн өмнө манай гайхалтай жүжигч Жамсран Жугай ардын жүжигч манай Жамсран Жугай бас гайхалтай тоглосон. Жамсран Жугай яг бид нар үзэж чадаагүй л те. Үзээгүй. Гэхдээ бол ер нь судалгаа тэр үлдээсэн материал энэс харж байхад бол тийм их бясалгагч талын те. Ухааны бясалгагч тийм талыг барьж одоо хийсэн байгаа. Дүрийг гаргасан байгаа. За бидний өнөөдрийн арай онцлог нь 21-р зуунд арай илүү хурдтай те. Хурдтай тэгээд илүү их жоохон тэмцэгч тийм оюуны тэмцэгч тал руу өшөө ингэж нотлохоо шаардаад гэхдээ өшөө тэмцэгчтэй тэрийг төлөө тэмцдэг тийм арай тийм хурдтайгаар илүү онцлогтойгоор илүү тавьсан болов уу гэж бодоод өгч. Тэр үнэхээр гайхалтай Гамлетийн дүр тоглол үнэхээр жүжигчний уран чадварыг сорьсон одоо юу гэдгийг уурхаагаар бол тийм ухаад
юм гаргаж ирээд байхад хизээч дундаршгүй тийм том алт эрдэнэстэй уурхай мэтэл тийм дүрлээ. Тэгэхээр маш удаан хугацаанд тийм ч зохиол, тийм ч дүр. Тэгээд тэр дүр дээрээ өшөө ажиллаа явна гэсэн үг байхгүй. Би одоо цаашдаа ажиллаа л явна. Тоглолтноос тоглолтон те одоо юу гэдэг энэ дээр би энийг олоогүй энэ дээр дахиад ийм олох байж гэдэг ч юм уу те. Ингээ тоглолтоос тоглосон сайжруулж өшөө одоо дээшлүүлж явах ийм гайхалтай том дүр, насан туршдаа ажиллах ийм дүрч гэж хэлж болохоор тийм л юм да. Өнөхөр жүжигчин хүний бол хүч чадал бүх оюун ухаан бүх зүйлийг л шавхаж шаардсан тийм мундаг дүрэлтэй айхтар. Би бол богоогоор өнөхөр бахархаж байгаа. Энэ том дүрийн ард ийм амжилтаа сайхан гарсан. Өнөхөр бахархаж байгаа. Лидис болгоноор л хүнч хийж байгаа. Тэг нь л дээ тий. Одоо богийнх ярихтаа ингээд сэтгэхүүгээрээ яриад тэгэхээр тэгэхээр энэ жүжиг маань өөрөө ямар даацтай, ямар хэмжээний жүжиг, уран бүтээлчдээс ямар их тэр мэдрэмж, оюун ухаан бүх юмыг нь шавхдаг, шүүсийн сордог. Тийм л маш олон хүмүүс ажиллаж байна манай театрт тий. Тэгээд зураач нар, тэгээд найруулагч нар тий, найруулагч бас баг ажиллаж байгаа тэр чинь ингээд туслах найруулагч ингээд тий, жүжигчтэй тэгээд ассистент найруулагч тэгээд бусад дөрүүд маань тий. Манай ардын жүжигчин Цэрэн Давг ах маань клуб дэмний хав ахын дүр тоглосон. За ээжийн дүрд манай аваач уран чимэг тоглосон. Фэлегийн дүрд манай залуу жүжигчин ганц чимэг. Манай солин дөрвөн адилхан жүжигчин ганц цэг тий. Энэ хоёр дублероор ажиллаж байгаа. Тэгээ манай жаргал сайхан гавьч жүжигчин жаргал сайхан маань Блоны гэж дүр тоглож байна. Гол манай Эрдэнэ илэг маань болохоор Лайрт гэж та бас ийм гол дур 6 дүртэй. Тэгээд бус дүрүүд байгаа. Ингээд ер нь бол театр тэр чигээр хөдөлж ижил энэ жүжигийг гаргаж ирж байгаа юм л та ер нь бол. За тэгэхээр бууз гаргах бас цаг болцсон байна. Тэгэхээр би буузаа гаргая. Тэгээд энэ бууз гарч байгаа хооронд бас манай үзэгчдэд бас таагуур бас яг тусдаа бас яг энэ Гамлет жүжигийг одоо яг өнөөдөр яг реклам бол ойлгомжтой явж байгаа тийм. Тэгэхээр яг энэ жүжигийг үзээд гарсан залуучууд тэр дундаа одоо яг эд өсвөр насны залуучууд яг юу ойлгож гарах вэ? Энэ талаас нь бас манай залуучуудад нэг хандаад яриад байж байгаа тийм. Чингүн за тэр талаараа гэл өчтөр инглээ л дээ манай нэг нэг би урилга өгөөдөлс жүжиг үзлээ л дээ. Тэгээд гараад ирсэн 7 хоногийн бол бас надтай нэг л машин дээр суучаал надад найз нь ийм проблем байна. Би яагаад байгаа мэдэхгүй байна гэдэг. Тэгэхээр би тэр үедээ бас кармач урилга явж ийж за би чамд ямар нэг юм яриад яах вэ? Чи энийг өч үзээд гараад ирээ. Тэгээд надтай юм яриараа гэдгсэн чи өчтөр намайг гарч ирчээд айгүй их л нөө нэг юм ярих байсан хүсэл нөө нэг одооны байгаа тэр проблем тэр бүгд нь яг өөр их нүдэнд нь их харагдсан гэнэ л дээ. Би яг яагаад алдаад байгаа юм болоо? Би яг юун дээр яагаад байгаа юм болоо гэж. Тэгж тэгж жагаад манайгаар өчтөр жүжиг үзэл гаргалгаагаа олж ямар тач байсан. Би яг яаж яваад байгаа юм бэ? Цаг үеэс төрүүлээд байгаа юм уу? Цаг үеэс хоцроод байгаа юм уу? Айлсгүй би уусаад байгаа юм уу? Тэ? Энэ бүхнийхээ өөрийнхөө гол тэр дотоод сэтгэлийн зөрчлийг бол 21-т 23 24-т залуучууд тэр чинь гэж чинь 25 таач лөө. Тэгэхэд чинь л Гамлет маань өөр хэдэн настай байлаа. Яг л тэр залуучуудын одоо өнөөдрийн би бодит амьдрал дээр яаж хандах вэ? Ямар үзэл бодлоор алхаж гიშгэх вэ? Тэр бүхнийг бол өөрийгөө л танилаа л гэсэн шүү дээ ямар тааж байсан. Тэрийг цааш нь жүжиг үзээд ингэ сайхан ухаарлаг авч байгаа бол цаашаа гэгэрх нь харъя. Тэгээд жүжиг үзээд бол яг дүгнэлт өгөх нь бол хувь хүмүүс өөрсдөө өгнө л доо тий. Хүн яа айдас өнцгөөс харах одоо эрэхтэй шүү дээ бид чинь хүнлэг арчсан нийгэмд байна. Цагаан саралж байгаа санагдчихсан. Бас ирчүүд ирж байгаа учраас бууз тавьчлаа тий. Тий. Монгол ирчүүд ч юм буузанд дуртай иддэг үстэй тий буузыг бол. Тий. Зэний иддэг ба. За энэ цэрэг байна, кетчуп байна. За тэгэл гэртээ байгаа юм шиг. Яг тавгийг тарааж өгөхгүй бол хүмүүс ингэ автдаг юм байлаа. Баг гэдэг юм шиг байна. Би ч яг 3 хилэдэндээ гэж бодлоо ярилаа. Цагаан сар гэснээс одоо ингэ нэрэ. Шинэ жил манд төгч байна. Ажилтаа шүү дээ бид чинь. Тий. Их л ажил хийдэ. Одоо болно. Тэгээд та нарыг бас бууз ирж байгаа хооронд саяхан манайх Sky Media тавьсан байгаа. Тэгээд энэ Sky Media бол ер нь их дажгүй юм байлээ. Тэгээд юугаар их дажгүй юм бэ гэхлээр за одоо жишээ нь та спорт сонирхдаг бол спортын маш олон төрлийн сувгууд байдаг юм байлээ. За тэгээд дээр нь хөгжим сонирхдаг хүн байх юм бол хөгжмийн бас маш олон сувг байна. Киноны маш олон сувг байна. Тэгээд энэ сувгууд нь бүгд HD форматаар маш цэвэрхэн гарна гэсэн үг дуу дүрсний хувьд. За тэгээд бас нэг давуу тал нь их юм бол 3D сувг гардаг байгаа. Тэгээ одоохондоо манайх тэгээ энэ зурагт өөрөө 3D зурагт биш учраас 2 хуваагдаж гарч байгаа юм л та. Бид нар 3D зурагт сувгийг олоод. Тэгээд хэрвээ та 3D зурагт үзхийг сонирх юм бол эхлээд 3D зурагтай байх хэрэгтэй. За тэгээд нүдний шилтэй. Гэхдээ яг энэ дээр бол 3D зурагтгүй байсан чинь нөгөө улаан цэнхэр
нүдний шилийн зүүчих юм бол шууд мэдэгдэм билээ л дээ тэр нь. Тийм байгаа. Тэгээд Монголд анх удаага дөрвөлсөн үйлчилгээ явуулж байгаа гэдгээр их онцлог. Тийм байна. За энд энэ 3 дэх 20 үйлчлэгийг нь явуул. За утас байгаа юм. За тэгээ гэрийн нөгөө утас, интернет байгаа юм, кабел нь байгаа юм. Тэгээд нөгөө интернет орчин, Wi-Fi орчин. Тэгээд гадуур одоо нөгөө утсанд нь тийм нөгөө интернет орчин ерөөсөө байнга интернетэд тасрахгүй явна л гэсэн үг. Тийм үйлчлэг. Тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг бас тэр номон дээрээс бас авч болно. Тэр номыг бас та бүхэд дурсуулаад өгөх. Бидний хувьд бол Scale компанитайгаа ажиллаад удаж байгаа шүү дээ. Хамтарч ажиллаад бол их удаж байгаа. Тэгээд ер нь Scale Media-ийн талаар бол би юу мэдээлэл бол авсан байгаа. Бас тийш одоо манай ч Scale Media-с гадна одоо Univision гээл те. Тэгэл бас Mobcom их ч юу лээ. Бас тийм гурван үйлчлэг гэж байгаа юм лээ. Бэтгэ. Одоо бид нар чинь бас их азтай энэ TV гэдэг энэ одоо интернетээр ухрааж үздэг те. Энэ технологи бас бидний бас яг энэ цаг үе дээр бас яг энэ Монголд бас орж ирж байгаа цаг алдуулахгүй чи бас л дэлхийд саяхан л нээгдсэн. Юу штэ. Одоо техникийн хөгжил. Тэгээ энийг бас Монголда цаг алдалгүй оруулж иж байгаа энэ компаниудаа бас баярлалаа гэж хэлсэн дээр хаа гэж бодож байна тий. Наач надад амар хэрэгтэй байдаг шүү дээ. Реклама хаанаа гарч ийн. Хэдэн цагаас ямар нэвтрүүлэг орж ийн. Хүмүүс яаж ийн гэдэг би бүгдийг ухраагаад авчдаг байхгүй амар байдаг юм. Энэ нэр үнэхээр өнөөгийн яг нэг маркетинг ч юм уу, менежмент ч юм уу ямар ч юм клиенттэй хурдцтай өсөлдөж байгаа яг энэ цаг хугацаанд бол ерөөсөө яг энэ үеэс маш хэрэгтэй. Бид тэгээд нэг давуу тал бас 4 хоногор ухрааж 4 хоногийн одоо бүх телевизийн хөтөлбөр хадгалаастай байдаг. Та одоо 4 хоногийн өмнө үзээгүй кино гэдэг юм нэвтрүүлгээ чээс ухрааж үзээл одоо өөрийнхөө мэдээллүүдийг авчиж болох нэ. За та нар зориулж хийсэн учраас би тэгээд бас үзэгчтэй 3 нийтэд 1 нийтгүй. Би хіднэ. Тэр нэг амна ажиллагаатай болчиход ярих байх болж байна. Тэгэхээр чи би бас энэ нэвтрүүлэг мэ чимээг болох гэдэг. Тэгээд бас үзэгчтэй бас сонирхуулаад хэлэхэд одоо энэ Уильям Шекспир гэдэг энэ байгальтай 100 дамжсан зохиолн 100 дамжиж одоо хит болдог энэ Английн алдартай зохиолчийн Гамлет гэдэг энэ жүжиг бол хамгийн анх дэлхийд 1601 онд анх тайзан дээр тавигдж байсан юм байна. Тэгээд Уильям Шекспирийн хамгийн урт одоо хамгийн том хэмжээний бүтээл гэж бас дэлхийн нийтэд тооцогддог юм байна. За тэгээ манай оронд бол хамгийн анх 1980 онд анх тайзнаа тавигдж байсан юм билээ. За тэгээ Уильям Шекспир бичсэн хамгийн урт жүжигээ хэлсэн. За тэгээд 1948 онд хамгийн анх хар цагаанаар кинонд дэлгэцэн дамжиж байсан юм байна. Энэ бүтээл маань. Тэгээд тэрний дараагаар 1969 онд Тони Ридрих гэдэг найруулагч энийг өнгөтөр киног нь хийж ирсэн юм байна. Киноны хувьд бол ийм байна. Тэгээд манай одоо дэлхийд ийм хүлээн зөвшөөрөгдсөн энэ том жүжиг бас яг бидний одоо энэ 2012 оны яг энэ цаг үед одоо яг улсын драмын эрдмийн театр дээр бас яг бидэндээ үзүүлэх гэж тавьсан байгаа нь бас азтай юм болов уу гэж би бас хувьдаа дүгнээд байгаа юм. Тэгээд үзэгч та бүхэн бас энэ агуу жүжигийг за тэгээ энэ агуу энэ бүтээлийг бас нэг удаа үзчихээрэй. Таны оюунд чинь бас томоохон хэмжээний хөрөнгө оруулалт боловсролыг бас оруулах юм жүжиг байгаа шүү гэж бас хэлмээр байна. Алдартай нөгөө Смоктуновскийн тоглосон. Орсын найруулагч Косенцов хийсэн. Смоктуновскийн тоглосон бол бас их тийм алдартай юм билээ. Тэр болохоор тийм бодоол яваад гэдэгтэй ерөөсөө бясалгаал яваад гэдэг тийм харахж байгаа сонирхолгүй жирийн хүн үзэн. Тэгтээ бол тэр нэг алдартай байдаг. Яг тэр яг тийм ухааны хүн гэж барьж хийснээрээ. Тэгээд зөндөө олон янзаас 90 онд гэтэл одоо Мел Гибсон бас тоглосон байдаг шүү 90 онд тийм. 96 онд болохоор бас одоо юу гэдэг тэр үчин дээр 67 оны үеч нэг социалист ертөнцийн хоёр юм байсан шүү дээ. Тэгээд тэргээр бас өрсөлдөг байсан юм шиг байна. Тэ. Тэнгүүд социалист Оросууд болохоор тэгээ Оросууд бол мундаг ш агуу тэ. Оросууд тэгээд ийм киногоор ингээд хийжингүүд бас Америкт бас юу гэдэг тэ. Нөгөө нийгмийнхэн бас юу гарахгүй янз янзаар дурч ирсэн байгаа байхгүй. Тэгээ 96 онд хийсэн Надлаа илүү гоё таалагдсан 96 онд хийсэн тэр Кеннет Бана гэж найруулагч өөрөө жүжигт гол дүрдэн тоглож өөрөө хийсэн. Тэн дээр бас мундаг одоо тоглосон тэ. Маш олон Оскар шагналыг авсан. Тим кино үү. Тэр бол ямар ч нэг хасалт байхгүй. Яг 4 цаг жүд гарантай. Бүх үйл явдал гарантай. Айгуугаа сонирхолтой хийгдсэн. Тим кино байт юм. Тэр бол илүү ихгүй сонирхолтой.
хийх юм болов гэж боддог. Шиновчлаас яаж сонирхолтой болно л да тий. Фантаж байгаа. Ерөөсө харам мянгаар. Шаварсныг хүртэл тоглосон байж байгаа юм шиг шүү. Гамлет тий. Тэгээ 50 хувьцаа ашиг. To be or not to be бодоод. Энэд би тэр болгоцсон. Google-ийн кино мэн ер нь зөндөл үүдэх юм л. Янз янзын хувилбараар чөлөөтэй сэтгэж ажилладаг юм шиг байлээ бас. Тэг яг одоо бидний анх ингээл одоо манай Наранбаатар найруулагч баг тенорт ялаад тэгэл намар зохиолоо оройлоо хуваарлаа тийм ээ. Тэгээд ажиллагаанд ороод эхэлж хагаад хүмүүс бол дээ одоо Наранбаатар найруулж чадах уу, бол эрдэнэ тоглож чадах уу тий. Та мэдэхгүй одоо тэр Жамтран жугаан гамлетик гүс гамлетик ч мэдхгүй байна гал. Ер нь бол хүмүүс айгүй их юу байсан л да. Итгэл муутаач гэх юм уу одоо биднийг жоохон бассан ч гэх юм уу. Тиймэрхүү юм бол зөндөө олноос гарч ирсэн. Тэгээ яг одоо энэ хүмүүсийн амны хариуд буюу тий бид өөрсдөө чадлыг одоо бидний залуучууд ямар хэмжээнд явж байгаа гэдгээ энэ дэлхийн сонгогдсон том бүтээлээр боломж харуулж чадсан доо би туйлыг одоо бид бүхэн баяртай байх нэр. Цэрэндэг авах маань бас хэлжсэн. Би залуучуудынхаа хойч ирээдүйнхаа захыг мушгиж өгнө би гамлалтаар гэдэг. Тэгж ярьжсэн. Яг бол урдны бас гамт тоглож байсан. Тийм учраас цэрэндэг авахын бас хэлж байгаа залуучуудыгаа өнөөдөр цаг үедээ үлдэж хоцрох тэгэл уран бүтээлчдийг захын мушгиж чадлыг дэмжиж ажиллана гэдэг. Ерөнхийдөө бол манай гамт жижиг одоо пледний хувьд олдохгүй, үнэхээр олдохгүй. Өнөөдөр би ингэж шаарлаа л да. Би каср орж байгаа байхгүй. Тэгэж манай плеж 10,000-аас 45,000 хүрж байгаа юм л да. Ерөнхийдөө бол суудлын зэрэглээс дэлхийн стандарт ямар байх вэ? Хүн булангаас үдсэн ч 10,000, хад энэ талаас голоос үдсэн ч 10,000 байдаг. Тэр зарчмал бол бид бүхэн чиглээг байхгүй. Яг дэлхийн стандарт хүн хамгийн ая тухтай, хамгийн таатай тэр мэдрэхүйн 5 м, 6 м чиг хаанаас нь авч болох вэ гэсэн тэр суудлын үзгнээс намарч энэ бид бүхний үн бол бас гарсан юм байна. Тэгсэн би урж дээр орж ил харлаа. Хүн үзээгүй юу гэж хайрлага болцсон цаг хугацаа юм байна. Өнөөдөр бид бүхний одоо ингээл өнөөдөр бидний плед бол зарагдсан хугацаа гэдэг бид нар касар энд дэвж гаргаж өгөөг урд нь бол тэгдэг байлаа шүү дээ. Бид нар касаар биш зөвхөн касаар 45,000 билетийг хүн ингээл 50,000 билетийг зүг мөнгө өгөөл аваад явчихна. 2 хүн суугаад 100,000 төгрөг. Тэгсэн чи би хамгийн нэг юм хараад залуучуудаа бас үнэхээр хүн одоо өнөө зэгт оюуны хөрөнгө оруулалтыг бол үнэлж чаддаг болсон байна гэдэг мэдрэлээ л дээ. Нэг 10 жилийн хүртэл үрж ирлээ. Хараас сүнхөө өрцөн байна. Орж ирлээ. Үүднэр орж ирлээ. Тэгснэ ингэж юм л да. Сайн байна уу? Касн мөн өсөх мөн манай маж ажилтаа байлаа. Би ажил плед авах галзагч чадаа тэгсэн чил. Хичээ плед хийдэг юм болон өсөж. 35-аас 50,000 орно л гэсэн. Би чи 10,000 плед авах юм уу гэж. Байхгүй минь дууссан байна. Тэг хаал тэргүүний жоох явлаа байна гар. Яваад ирсэн. Их чи 25,000 плед байхгүй юу гэлээ. Тэр би байхгүй гэсэн чинь хандаа байхгүй н одоо 35-аас 50-ийн плед 45-ийн плед л гэсэн чинь дахиад манайгаар тэр бодлогошоор нилээ алхлаа. Алгаж ажилласна босч ирсэн ээ. За заахаа 35 билетээс нь 2-ыг авъя гэх тийм байх. Тэгэхээр би за энэ 10 жилийн хөвгт шүү дээ. Энэ хөвгт 70,000 төгрөг гаргаж тоолно. Минутө чи юу илээ гэдгсэн чинь ахаа би 10 жилийн хөвгтээ ангийнхаа хөвгтөө үзэх гэсэн юм аа. Би нэг заавал үзмээр байна гэх юм. За минутод бол ахын чамд 25 билет энэ үг өөрийнхөө авах гэжсэн өгөөд тэгээ гаргасан. Тэгэхэд хүн бол үнэхээр пледийг бол заавал 10,000 заавал 70,000 гээл те уран бүтээлчдийг оюуны цар хүрээ хамгийн өндөр шавсан энэ уран бүтээлч хүмүүс бол чөлөөтэй үзэж байна. Одоо уран хүмүүс маань үзэгчд маань маркетинг руу ч юм уу бид хүн байнгын залгаж байна л да. Яагаад вэ гэмүүд танахыг 30 гээл хаачиж байгаа юм уу? Яасан цөөх юм бэ? Яасан цөөх юм бэ? Дахиад тоолж болохгүй гээл хүмүүс санал гомдлоо байнга ирүүлээл. Одоо бид нар бүхэн бас нэг манай театрын репертуар, манай театрын арга хэмжээ минь дандаа сар сараар төлөвлөгддөг, жил хоногоор төлөвлөгддөг учраас бид бүхэн бас 12 сард амжихгүй маа гэхэд дараагийн 1 сартаа бас үзэгчдийн хүсэлтийг шинэ оноо гараад уран бүтээлчтэй тэгээ үзэгчдийнхээ одоо энэ оюуны цагийг тайлах энэ сайхан уран бүтээлээ дахиад тоолох гэсэн боломжийг бид бүхэн бас хайж байна. Олон хүмүүс нэр үнэхээр уцтаж байгаа. Юу да тэр хамгийн үнэтэй 45-50,000-аар зарагдсан тэр билет бол манай хоёр дахрын бэлтааж нь яг голын суудлууд шүү дээ. Тэгээд тэндээ манайх одоо энэ яг энэ гамлет жүжигээс ахуулаад юу тэр VIP суудлал болж байгаа байхгүй. За тэр юу бэ? Зөвхөн тэр хоёр давхрын бэлтааж яг тэр чи үзсэн чигээр аюугаа харагддаг байхгүй. Тэгээд орж ирсэн хүн бүхэнд дуран өгнө. Театрын гоё дуран байдаг шүү дээ. Кинонд гардаг шиг VIP тэгээд юута Вената тийм самар жимстэй. Тийм VIP суудлахгүй. Тэгээд тэнд юу л да үдсэн хүмүүс тэгжээлээ. Үнэхээр дурангаар
бид нар хараа мотор хүмүүс байдаг шүү дээ. Партер цуугаад доор суугаад ч гэсэн ингээ бас ингээ жүжигчдийн царайвар харагдахгүй ингээ хардаг шүү дээ. Тэгэхэд энд яг тэр голд суугаад дээр суугаад дурангаар татаж үзэх чинь ямар гоё юм бэ? Үнэхээр гоё юм билээ шүү. Тэгжэл нэрээ. Яг жүжигчдийн тоглолт могтыг жинхэнэ дурангаар ойртож байгаа үзнэ шүү дээ чинь. 28-ын шиг судалгаа. Тэрийг хараад. Их яг засвар хийж бас өөрчлөсөн л дээ. Тэр чинь нөгөө нэг юм бас багтдгүү те сандал мал жоох юм байсан шүү дээ бэлтааж. Одоо бол бүр гоё ингээд тухтаа болгоод сандлуудын цөөлөөд ингээ яавал зайтай суух зайтай болгоод те тийм болгоцсон байхгүй айгуу гоё болгосон. Тэр суудлыг сонгоо авч үзэж болох нь биш үү те. тэрийг авахар бүр илүү гоё кафе гэж байгаа Олдсон муу шүү гэх. тэрнийхээс олдсон жоох муу байгаа гэсэн. Тэр чинь 20 тонн сууд байт юм уу? 28 байт яг 28 байт. Оо за. Тэгээд тэнцэн суугаад яг ч бас өөрсдөө дурангаар харна. Жүжигч энэ хотлоо тоглож байгаа гэж харна тий. Тэр яг нулимс нь гоож тийм үү гэдэг хэлэх юм уу тий. Хүмүүс ч угаасаа хүний жоох тэр муудан дуртай байдаг шүү дээ. Манай монголчууд ч яах вэ? Тэгж үзэх нь бүр хэдэн зоригтой юм шиг байна дурангаар. Тэр энэ 50,000-ын судалтай холбоотой бас би нөгөө та нарыг бас нөгөө гэртээ урьж байгаа учраас судалгаа хийлээ л дээ нэтээр. Тэгээд манайхан ч бас ингээ нөгөө нэтээр та нарын мэдээлэл бол нэлээд тавигдсан байна. Тэр мэдээллийн доор манайхан ч бас нэлээх комент үлдээсэн байна. За тэгээд тэр комент дээр болохоор нэг ийм аюу их нүдэн туссан. Тэрэн дээр ч бас нэлээх хүмүүс бас тэр комментноос задраад комментуудаас бичигдэл явдгийн байлээ л дээ. Тэгэхээр энэ нөгөө тендерд оролцоо тэгээд улсаас одоо бас нэг 500 сая төгрөгөөр бүтэж байгаа жүжигээ. Тэгсэн мөртлөө улсын драмын эдмийн театрын ганцхан энэ одоо театр одоо улсынхаа ард түмэндээ 500 саяг авчаад эргээгээд тэр улсуудаа одоо 50,000 төгрөгөөр айгүй өндөр үнэтэй тоглож байна. Хэрвээ одоо эдрээ өөртөө хуваараа хийжсэн бол одоо хамаа алга тэр зардлаа олох гэж байна гэж ойлгож болох юм. Усаа тэгж авчаад ингэсэн байна гэх. Тэгээд тэрэн дээр нь усууд тийм үү ийм үү гэдэг одоо юу яаж ийн гэдэг комментүүд ингээд үлдсэн. Тэр энэ дээр бас яг зөв мэдээлэл өгөхгүй тийм. 150 саяар бүтсэн 150 орчим морл бүтсэн тийм жүжиглээ. Тэгээд энийг яг одоо өмнөх засгийн газрын сангийн сайд байсан одоо баяр зохиц сайд маань бол манай Тэнгэрийн бас манай найруулсан Наранбаатарын найруулсан Тэнгэрийн хүч жүжигийг ирж үзээд тэгээд яг бүх уран бүтээлчдээ бид ингээд зураг авахуулаад ингэхдээ өөрөө бүр амлаад гарсан байхгүй. За би одоо сангийн сайдын хувьд те би дараагийн драмын театрын том уран бүтээлийн санхүүжилтийг би 100% шийдэж өгнө гэдэг. Тэгээд яг тэрэндээ хүрээд хавар одоо гамлет жүжиг тавигдахаар боллоо гэдэг ингээд шийдээд ингээд засгийн газраас ингээд санхүүж үзсэн юм байна шүү. 500 сая биш шүү. 500 сая бол чинь бүр фантастик. 500 сая бол бид нар бүр амар юм нэрс. 500 сая чинь чадвар усах чинь тий. 500 саяыг засгаас өгөөд ингэсэн гэж байхгүй л тий. Хүний бүтээлийг үнэлэх хэрэгтэй шүү дээ. Тэгээ аваад босч байгаа тий чинь хүн өчнөө хүмүүс чинь хөлс тэгээ зүрх сэтгэлээ урж хөлс өгчээ гоожуулж бүтээж чи дараа нь тэрийг тэгээ хүргэж яхад тэр мөнгөдлөд үзэх хэрэгтэй л байхгүй. Зүгээр нэг газрын үнгүй юм гэж байхгүй шүү дээ юм. Тэгээд тэр чинь ганцхан удаа 150 сая ганцхан удаа тоглоод ингээд ингэсэж байгаа юм шүү дээ. Өдөр болгон одоо жүжигчд маань те одоо богийн маань ингээд тэр одоо 3 цаг цээж уран байж ингээд тоглоод те нуус нөлмөс хөлсөд гоожгүй юм байхгүй шүү дээ. Цус үлд гойч. Гойцсон шүү. Тэгээд ингэж байгаа юм чинь тэр бас яг тэр хувь хүний комментууд амар шүү дээ. Угаасаа шүү дээ. Янз тэр комментэр гол нь юу вэ нөхөр ингэж их улсаас мөнгө авч бүтээсэн мөртлөө яагаад 50,000 болгосон юм бэ? Хуучин шиг 5-10,000-аар яагаад тоглож болоогүй юм бэ? Бид нар бас энгийн одоо борчууд бас энэ жүжиг үзмээр байна. 50,000 гिचгэр чинь бид нар үзэж чадахгүй яагаад ингэ зааглаад байгаа юм бэ? Гэсэн нэг тиймэрхүү коммент бас үлдээсэн байлээ л дээ. Би аль түрхэ хэлсэн шүү дээ. Манай судал шууд 50 гэж ойлгоод байгаа хүмүүс. Үгүй 28-ын судал байна гэдэг дөнгөж сайхан ярьлаа. Энэ маань ерөөсөө хүн өөрөө хүсвэл тэр тансаг орчиндоо тэр 5 мэдхгүйгээр мэдрэх хамгийн таатай нөхцлөөрөө та тадмаар үз. Харин бид бүхний ярьж байгаа тэр 2-3 давхрын барьтаар мэн те. Бэлтаажны судал маань бэлтааж маань яг хөтэй бэлтааж гэлээ шүү дээ. Бэлтааж маань 10,000 төгрөгийн үнэтэй байгаа. За 10,000 төгрөгийн үнэтэй. Тэгээд суудлын зэрэглээс хамаараа та бүхэн буланд суун уу? Буланд сууд бид нар хямдхан билээд өгнө. Тийм үү? Голд суул танд үнэтэй билээд өгье. Тэрээс угсаа дэлхийн жишг юм бэл. Дэлхийн жишг. Тэг бид нар бас нөгөө Англи Америкт яваад яаж ах чинь бид нар бас энэ одоо бас надад ч мөнгө төгрөг муутаад явна шүү. Тэгээд мама мияг үзэх гээд бид нар те хамгийн хямдхан билет авч байгаа байхгүй. Нилээ хаагуур захаар. Тэгээд орж байгаа. Ороод эхлээ суудлаа сууж байгаа. Лаг холоос. Тэгэл
Монгол загаас жинхэнэ ойртож байгаа юм да. Шинэ хоосон суудаад байгаа шүү дээ. Нэг ясан боог төрлөө хамгийн 0 дээр яад хамгийн ихнэр яад ингээ хараад үзсэн. Яг тэр яамныхан доогор хөгжимчдийг хараад яа таалж шүү гэдэг. Ингээ чагш Монгол зам байхгүй. Үүстэй жишээ нь ийм байж болно шүү дээ. Яа тийм манай театр үүсгэснэрийг банаадаар нүдийг хариуж байгаа ороод 10,000 суудалтай очоод 50,000 суудал суучихгүй юу? Мохын зааж өгнө. За тэгээд үзэгчд маань бас тэр дундаа тэр комментиг бичсэн үзэгчд бас харж байгаа бол энэ төллийн мэдээлэл бол хотлаа юм байна шүү. Суудлын тоо зөвхөн 50,000 төгрөгийн өдөөс олон сонголтууд бас байгаа юм байна шүү. Тэрийг бас зөв ойлгоорой гэж хэлмээр байна. Баярлалаа. Ширхэл байдаг шүү дээ. Бас би бас давхар баярлалаа гэж 50,000 гэж хүн болгонд хэлэхээр чи дээд зэрэглэлийн жүжиг амар жүжиг байна гэж хүн болгонд ч бодвол хэдээс 10,000 суудлаа ахгүй яаж тэрийг үзэх вэ гэд хүлээлт үүсгэсэн байна бас. Баярлалаа. Адил яарад ийсэн байна. Тэгээд ер нь бол гадуур бол за тэгээд нэт дээр за сонин хэвлэлээр бол энийг бол маш олон янзаар биччихээ л дээ. Ийм байла, тийм байла. Сэтгүүлчнэр за тэгээд энийг үтсэн улс нөгөө урлаг судлаач нар өөрсдийнхээ анализ дүгнэлтээ бас хийсэн байлээ. Тэгээд тэр бүгдийг уншиж байхад ер нь сайтай ч юм байлээ, сартай ч юм байлээ. Тэгээд та нар бас тэрэн дээр бас өөртөө бас дотроо уран бүтээснэр, театрын уран бүтээснэр тэн дээр ер нь дүгнэлт хийж дараагийнхаа уран бүтээл эдэртэй ер нь яадаггүй холбож тэр мэрийгээ ер нь шинжлэх засах юм байдаг үст тэр тийм. Байлгүй яг. Ер нь бол гол нь одоо юу гэдэг одоо тийм шүүмжлэгчд, судлаачд илүү их юугаа өгж явах хэрэгтэй байхгүй. Одоо манай сэтгүүлчдэр ингээд бас дүнэлтээ өгч байна да. Энэ бол үгүйсэх арга бид нар арчсан нэг байгаа шүү дээ. Өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх ёстой. Тэ? Тэр тусмаа дамаа юу гэдгийг яг тэр мэрэгжлийн одоо судлаач шүүмжлэгч нь илүү их одоо бидэрт хандаж те ингэж үгийг хэлвэл бидэрт те театрт бидэрт маш хэрэгтэй байхгүй. Ялангуяа тэр мэрэгжлийн шүүмжлэгч одоо сургууль төгссөн те мэрэгжлийн хүмүүс нь илүү их төлхөө тэр шүүмжээ те яг урлаг талаас нь мэрэгжлийн талаас нь шүүмжээ бичиж өгвөл илүү хэрэгтэй. Одоо ямар нэгэн амбицгүйгээр те ямар нэгэн тэр маань ингэчгүй энэ маань ингэчгүй гэсэн тийм хаях хэрэгтэй байхгүй. Зүгээр уран бүтээл рүү чиглэж ингэж явах хэрэгтэй. Тэр класс нь бичүүл. Ер нь одоо яг манай дараагийн урагт бол одоо яг усаагаар хэрэгтэй байгаа зүйл ч ерөөсөө энэ байхгүй. Мэргэжлийн судлаач шүүмжлэгч. Ер нь айлч урлаг манай урлагчдын салбар тийм болчихсон. Харин манай харьцангуй манай театр бол бас харьцангуй юу гэдэг бас цензуртэй түрүүнд би ярьжсэн те дотоод хяналтаараа ордог 8 жишээ зөвлөл үздэг. Дахиад гаднаас нь экспертүүд ирэнтэй тэр юу гэдэг хөгжмийн зохиолчлаас нь жүжигчний талаас нь найруулагчийн талаас нь зураачийн талаас нь тал бүрийн хөгжмийн зохиолчийн талаас тал бүрийн өмсөж үзэж хардтай шилдэг хүмүүсэл авчиж тавьж байгаа шүү дээ. Гэх чинь 2-3 шатаар дамждаг байхгүй. Тэгэхээр бас харьцангуй цензуртэй. Яг дээр нь дахиад мэрэгжлийн шүүмжлэл бичих зүг байхгүй. Тэгээд одоо өөр манай тэр кино бүхэл салбар тийм ер нь бол тийм шүүмжлэл маш хэрэгтэй болчиход байгаа. Тийм шиг л байна л да. Яг л усаагаар хэрэгтэй болчиход байгаа юм. Тэгээ тэрүүгээр одоо манай залуучууд хэрэг үзэж байгаа л те. Энэ залуучын реал ТV-г үзэж байгаа бол энэ урлаг судлаач шүүмжлэлийн чиглэлээр суралцвал маш одоо юу гэх юм те эрэлттэй тийм ажлын байр ихтэй тийм сайхан мэрэгжил шүү гэдгийг бас дамжуулаад хэлжвэл зүг болоо гэж бодож байна тийм ээ. Тэгэлгүй явах тий. За тэгээд эргээд бас нөгөө за одоо бид нар бол жүжигийн гаднах тал за үзэгчдийн гадаар одоо ямар шүүмтэй байна тэр талаар бас нэлээ ярьлаа тий. Тэгэхээр эргээд нөгөө жүжиг рүүгээ ормоор байна л да. Тэгэхээр за энд бол одоо бол жүжиг тоглосон одоо гол дүрийн Гамлет маань ирсэн байна. Тэгэхээр өөр бас ямар том уран бүтээж 2 заставар тоглож байгаа гэсэн тий. 2 застав биш яах. 2 застав биш үү? Биш ерөөсөө ганцхан дүр дээр л одоо Офелиагийн дүр дээр л одоо залуу эмэгтэйчдийн дунд одоо шалгуул хэлээ л дөрүүдийн манай ардын жүжигчсэн цэрэн даггүй. Клауди буюу Гамлетийн аав ахын дүр тоглож байна. Гавьяа жүжигчин уран чимэг маань оюунд байж штэ. Гертруда буюу Гамлетийн ээжийн дүр тоглож байна. За гавьяа жүжигчин жаргал сайхан ах маань Блоны гэж одоо Лайрт Офелиа хоёрын аав тоглож байна. Манай Эрдэнэ үлэг маань Лайрт гэж дүр тоглож байна. Залуу жүжигчин Ган чимэг нь Офелиагийн дүр тоглож байна. Офелиагийн дүр өөрөө дублерт байхгүй. Дублертэй болохоос бол групп болоогүй юм байна. Дублер Офелиагийн дүр Ган чимэг дублер нь манай цалин дөрвөн ажилтны жүжигчин ганц цэг гэдэг энэ дублерт байхгүй.
Ингээл ер нь үндсэн дөрүүд нь. Тэгээд яг энэ тэгээд манай Амгалан Баатар бол Грацио гэдэг одоо Гамлетийн ганц чин үнэн чин найзынхан дүр тоглож байгаа тийм. За тэгээд манай бүх жүжигч ер нь оролцож байгаа. Эмэгтэй дүр ерөөсө хоёрхан шүү дээ. Гертруда, Офелия. Тэгээд бусад нь дандаа ер нь дөрүүд нь дандаа эрэхтэй. Яг ордны масаас эмэгтэй хүмүүс бүжиг дээр орно. Ер нь бол дөрүүд бол тийм. Яг зохиолыг гардаг дүр одоо юу гэдэг дөрүүд нь бол дандаа эрэхтэй хүмүүс хоёрхан эмэгтэй төлдөг байхгүй. Грацио, Марцел, Бернардо гэж зөндөө хүмүүс гарч байгаа дандаа. Бэлдэнштейн, Розенгранц гэдэг. Одоо миний дөрөв хувьд бол ерөөсөө Гамлет бол энэ жүжигийн бүх хүмүүсийн эсрэг байгаа. Ээжийнхаа, тий, аав ахыхаа одоо хайртай бүсгүүд өөртөл тэрслэж байгаа. Хамгийн ганц итгэж одоо анд найзаа гэж явж байгаа. Явсаар байгаад одоо Гамлет өгч байгаа шүү дээ, тий. Тэр дүр одоо миний тоглож байгаа дүр Грациогийн дүр юм байна. Тэгээ самар дуусгана шүү. Самар хэрэгтэй юм шүү. За тэгээд бас энэ Гамлет гэдэг энэ жүжигийг яг номон дээрээс нь уншаад бас нэг өөрсдийнхөө номыг уншихаар чи хүм чи бас тэр зохиолыг дотроо өөрсдийнхөө төсөөлөн ургуулan ботцсон байгаа. Тэгэхээр одоо яг энэ драмын театр дээр үзэгч та бүхэн бас уншсан хүн байх юм бол нэг удаа очиод бас үзчихээрэй. Таны тэр төсөөлөн харж ирсэн Гамлет тий таны тэр одоо харж ирсэн тэр үйл явдал яг улсын драмын эрдмийн театрт хэрхэн яаж тайзан дээр тавигдсан байна вэ гэдэг бас нэг очиод сонирхоод үзчихээрэй. Маш сонирхолтой байлээ. За тэгээд тэр найруулагчийн шийдэл за тэгээд зураачийн ажил өдр бол маш сайхан таалагдсан. Тэгэхээр эргээгээд бас нөгөө найруулагчигаа бас нэг жоох ярьсан зүйтэй авах тий. Энэ бол бас жүжигчнээс гадна найруулагчийг бас нэлээ хүч ур чадварыг шавхсан. Тэгэлгүй зохиол шүү дээ тий. Тэр анх энийг уншиж байхад яг найруулагч яг юу гэж та нар юу яг юу гэж тооцоолж ирсэн бэ? Яг тэр тооцоож бодож ирсэн ярьж ирсэн юм өнөөдөр яг тайзан дээр гарцсан байна уу? Гарч байгаа л да. Гэтэ одоо манай ч нөгөө юу гэдгийг технологи бас одоо ер нь бол хоцорчод байна шүү дээ. Тийм үстэй одоо хадаад энэ хүн өндөр үнэтэй одоо юу гэдэг $1000 авч үздэг юм ч юм бол технологи бол амар байгаа хөөх тий. Тайзны доошоо ингээд хүн дээшээ доошоо одоо хажуу дэшээ урсаж ороод мэдэрсэн мессеж мисэл тэгээд утаан гаргахлаа янз янзаар өнгөн гэдэг гэрлийн шийдэл мэдлэр тэр эффект хүнийг ангаат нээж байгаа хөөх. Тэгээ энэ бол бас байх хэвээр. Одоо ийм шинжил бол ер нь гарцаа байхгүй. Хийгдэх хэвээр байхгүй. Ерөө жоохон дахиад нэг төвшөнд гаргаад дээшээ хөгжүүлэх гэвэл тий. Энэ бол гарцаа байхгүй хэрэгтэй. Тэгээ найруулагчийн манай Наранбаатар найруулагч бол бас энийг маш гайхалтай мэдэрч маш хүн жүжиг. Яг л тэр нэг зөвхөн нэг дүр дээр ажиллахгүй шүү дээ найруулагч бол. Бүх дүрүүдийг бүхлээр нь харна. Ийм жүжигийг бүхлээр нь харна тий. Тэгээд тэр ямар өнгөтэй маш хэцүү жүжиг одоо босох уу, унах уу гэдэг бүх юм найруулагч шалтгаална шүү дээ. Тэр харсан өнцөг нь яаж харж जैन те жүжигчтэй өгөх замичаанууд бүх юм харж байгаа хөө өвжмийн зохиол яаж дуугарх юм бүгдийг харж байгаа учраас маш хүм дүрийг манай Наранбаатар найруулагч үүрсэн. Тэгээд өөрийнхөө харж байгаа өнцгөөс мэдээж хийн штэ те. Тэмчээс жүжиг маань Наранбаатар найруулагч бас маш гоё зөв өнцгөөс нь харсан гэж би ойлгоод байгаа. Яагаад тэгэхээр одоо бол 21-р зуун тий хүн маш олон мэдээлэл технологи маш олон юм үзэж харсан бас тий мэдээллийн 90 зуун техник технологийн 90 зуун маш хурдан хөгжиж байгаа энэ 100 тавигдж байгаа учраас хүний сонирхлыг бас татах хэмжээнд байх хэрэгтэй байхгүй. Тэрнээс бас нэг арай нэг жоохон уйдахтай талбар нэвэл бас унах магадлал бас байх асар өндөр магадлалтай тий. Тийм ч манай Наранбаатар найруулагч бас аюу зөв өнцгийг харж тий ингэж хурдтай сонирхолтойгоор бас тавьж чадсан. Илүү манай найруулагчийн онцлог. Тэгээд тийм л байна да. Ер нь маш хүнд үргийг үрсэн. Хамгийн гол юм чи бас найруулагч шалтгаалдаг шүү. Өөрөө бол яг жүжигээ одоо тендерт ясан сайхуулаад тэрнээс өмнө ч гэсэн ингээл энэ тендерт орцсон тул ингээл уншаал бодоол энэ жүжигээ яг бүхэлд нь харцсан байсан л да. Гэхдээ яг тэгэл өөрийнх нь харцсандаа зарим зүйлээр одоо юу гэдэг жүжигчдийн бид нар ч бас өөр талаас нь харна шүү дээ. Тэгэл ингээл тэрэндээ зөрчилдөөд ингэх зүйл зам зурд уран бүтээлийн зовлон бол их байдаг шүү дээ. Шантарч ясан үеч байсан бах. Тэгтэл яг яалч өөрөө яг жүжигээ бүхлээр ингээд бодоод харцсан байсан болохоор л маш цогтой ингэж дараал. Тэгээ гойго технологи техникийн шийдлүүдийг хийх гээд туршиж үзэж байгаа байхгүй. Одоо жишээлбэл нэг ингээд Офелиг живж тэр мэрийг бол ингээд технологи өшөө гоё юм өшөө гоё л шүү дээ. Тэгээд доороос сүнс гарч байгаа юм шиг гоё шийдсэн. Гэсээрээс одоо байгаа технологи нь удаа тийм л юмар даа. Монголд яаж гоё хадгалсан бол тэгээд хамгийн фуд хэмжээнд л шийдэж гэж байна. Монголд бол жүжиг сансаг гэдэг чи өөрөө бол Америкт ажиллаж амьдардаг хүн л дээ. Тэгээд үнэхээр
хаста техник технологи хэцүү байна. Тоног төхөр үнэхээр муу байна. Тэс та бусдаар бол өстой нэрээ яриад юм байна. Өөрөө тэгсэн л дээ. Тэгээ нэр аргагүй шүү дээ. Тэрэнд Америкийн Бродвейд одоо жүжиг үзүүлсэн гайхшруулж шүү дээ. Тэр чинь одоо зөвхөн жүжигчний тоглолтоос гадна тэгээд тэр нөгөө техник хайж өөрөө тоглоо хийж байгаа. ингээд яж байгаа. Тэгэхээр чинь одоо манад бол жүжигч маань өөрөө л магтахгүй ер нь тайз гэрэлтүүд найддаг шүү дээ. Яахгүй босгоцсон байна. Цаана гэрэл тусаахын тий. Тэрнээс гадны тэр юу чинь ингээд тайзнаар гал асахын, ус гоочхын, бороо орохын, цас орохын тий. Нэг үед усан тайцтай болсон байл яг хоо. Тий. Яг хоо явандаа бас юм болох байх тий. Тий. Болох тэрний бас их хэдэн одоо өчигдрийн тэр энэ үтсэн гамтаас харагдчихлээ л дээ. Уг нь бас ингэж нэг зоригтой ингэж тэр юу юм уу гаргаж байгааг хоо өөр жүжигэн дээр би л харж байгаагүй тэр нэг Одоо ингээд живж байгаа юм Тэр чинь болсон шүү. Шин. хүний хөгжил гэж яриад ерөөсөө хүний хөгжүүлэнд бол гол нь энэ шүү дээ. Тэ урлагаар дамжуулж хүн зөв хөнгөлт. Өнөөдөр ингээд бидний орчиж байгаа амьдарч байгаа нийгэм бол хүнийг одоо ингээд тэ зүгээр машин болгож байгаа байхгүй. Зүгээр л машин болгоод мөнгө олох хэрэгсэлтэй мөнгө яаж болох вэ? Зүгээр машин ямар зүрхсэтгэл юу ч болох байхгүй болгож байгаа. Бидний манай урлагийнхны гоёл нэг зөв яг тэр машин болж байгаа хүмүүсийг хүн болох. Энэ байхгүй. Тэгээ хүний хөгжил гэдэг бол ерөөсөө л хүний оюуны тэр юмд айгүйх анхаарах хэрэгтэй. Театрт анхаарах хэрэгтэй тий. Театрын дээр технологийн талаар манай төр зэсэг бол өшөө анхаарч одоо бүр театр одоо тэр бошоо театр метр бол амар боллоо шүү. Сая засалтаа зураг гих мэтлээ ядаж өндөр шийдлээ бүр ингээд шийдэж бүрдэх хэрэгтэй. Бошоо театрын нээлтийн Тэгээ бүр эффектийн найр хэд болсон байсан гэж би яриадлаа. Өргөө сая гар марган байсан. Сая гаруй төгрөгийн нийл 1000 зэнгэн доллар ч үсэн гэлөө. Тэгээ нөгөө бошоо театр одоо жинхэнэ бошоо засвар хийсэн юм байл та том их засвар хийгээд тэгээд нээлтэн дээр нь одоо ерөнхийдөгч одоо ерөнхий сайд хийж байгаа медиа дээр ирээл тэгэхэд хамгийн үнэтэй билет нь хэдгэлээд нэг амар үнэтэй тайсан. Тэгэхэд бол тэрийг Оросод тоох гавал угаасаа орсууч театр ангидаг. Дараа тэмдэглэл ярьж мэлзэл мэтгэлцэл зүгээр ард түмэн дэгж шít. Бас манайх бас ийм байгаа. Манай бас театр маань бас ингээл тэрнээс дутаад байгаа юм даач бас биш. Манайх бас сая засвар хийгээд оронгууд бас бүх орчин маань анзаарсан мэт өчтөр маш ойлгоцсон байгаа. Тийм ээ. Монголдоо бол маш ойлгоцсон шүү яг үнэ. Тийм ээ. Бас хамгийн гоё классик бас тийм шүү дээ. Тэнгууд ингээд чагаа шиг болчиход байгаа. Чадлын ирээр бид нар ингээд тэмцэл төрсөн маань ч гэсэн жаахан ч гэсэн те. Яг тэр Оросын бошоотой чадтай адилхан болгож чадахгүй ч гэсэн бас гоё болоо л бид хүн бол. Гол нь одоо би одоо театрын тайзаа тэрдээ ярьсан юм л да би. Тийм ээ. Тэр талаар яриад Чи одоо шал өөр юм байна. За. Тэр бас нэвтрүүлэг маань бас өндөрлөг тийшээ хандаж байна. Тэгэхээр сүүлийн үедээ хормуудыг бас үзэгчтэй бас мэдээлэх зорилгоор одоо Улсын драмын Эрдмийн театрт Гамлет жүжиг тавьж байна. Бүрэлдэхүүнээрээ тоглож байна. Тэрний дараагаар ямар уран бүтээлүүд одоо үзэгчд хүрэх гээд хүлээж байгаа вэ? Тэр талаар Одоо жинхэнэ өөрийнхөө яриад ихэлдэ шүү дээ чингөө. Би ч нэг жүжигчин байж байгаасаа Гамлет тэр PR менежер гэдэг. Бүдөөс өчнөө архичин болох шиг байгаа гэдэг. Одоо тэр нэг ийм үүрэг хариуцлаган дээр ирчихсэн тэгээд одоо явж байгаа. Сайн яаж байгаа. За тэгээд ерөнхийдөө бол манайх бол тайз маань үндсэн дуу bijиг эрдмийн жуулахтай хамтран оршин тогтног гэдэг бол хүн болгон мэдж байгаа. Тэгээ бид бүхэн маань ерөнхийдөө бол бид мартахгүй юм их алтан үеийнхэн алдарцуутай манай театрт насаараа ажилласан жүжигчдээ бид хүндэтгэн орсон ш тоглолтыг Жил болгон хийдэг. Боломжтой болгон. Ахмадуудаа хүндэтгэж тийм ээ. Энэ жил бид бүхэн маань бас лаад олгорог байгаа. Тийм хүндтгэлийн 90 насны 65 ахын маань бас 70 насны хүндэтгэн бид нар одоо энэ сар 12 сарын 8-нд бид нар тоглох гэж байна. Тэгээ бас манай Тэнгэрийн хүү жүжиг маань бас хизээж бас эрэлт хэрэгсээс харахгүй тийм маш сайхан уран бүтээл байхгүй юу. Албан байгууллагууд өөрсдөө захиалгаа өгөөд манай театртаа ханддаг бол тийм үү. Одоо энэ Гамлет маань одоо өнөөдөр ингээд хаачиж штэ бид хүн маань. Яг ингээд хаачлаа. За тэгээд юу болох вэ гэвэл Тэнгэрийн хүү манай театрын репертуарт байдаг уран санд байдаг те. Өөрсдөө хүссэн жүжигүүдийг бол албан байгууллах маань хандаад захиалж үзэж болно. Бид бүхэн тантай хамтарч ажиллах таатай байна. Бас ерөнхий бодит үнийн дүнгээс бас бид бүхэн бас бууруулна байгууллагаараа үзэж байгаа тохиолдол бол. За тэгээд бид бүхэн 9-нд бол Тэнгэрийн хүү жүжиг маань тоглох юм байна.
Тэгээд 16-ндаа бас 12 сар шүү тий. 12 сарда тий. Тэгээд манай нэг яамнаас хогдож буй сонгодог урлаг 2012 гээд одоо хөдөө орон нутгийн театруудын маань хоорондоо өрсөлдсөн байгаа. Тэр нь чи манай арга хэмжээний зохиогцоор хагаад ганцхан 12 сарын 16-нд Гамт жүжиг маань Нэг удаа тоглоно. Тий, нэггүй удаа тоглоно. Одоо 12 сард бол. Тэгэл ерөнхий бол хүмүүсийн маань нэг сараас гараад бид бүхэн одоо үзэгчтэйгээ хүлээж байгаа тэр олон үзье гэсэн хүсэл тэмүүлэлийг харгалзан үзэл бид бүхэн маань нэг сараас 2 сараас ч юм уу өөрсдөө тухайн цаг гаргаад тэр 5 хоног юм уу 10 хоног юм уу ерөнхий арт түмэндээ бол тоглоно. Ерөнхий тим төлөвлөгөөтэй байна. Чуудалтайгаа зохицож нөгөө тайзаа хувааж яадаг байхгүй. Тэгвэл өдөрт одоо чуудаг тоглоод араас манай гамлет тоглох юм бол амжихгүй шүү дээ. Тэр чинь чуудаг маань хэдий 5 цагаас тоглосон ч гэсэн манай гамлет тайзны ямар нөхцөлтэй юм хийж байгаа. Тэрийг засахын тулд хэдэн цаг болох уу тийм ээ. Тэгэхээр амжигдгүй байхгүй. Тийм утгаараа тэгээд 12 сард яг одоо хүмүүс яг шинжлэлийн байрын мастер орсон байна шүү дээ. 12 сарын 15-наас хойш хүмүүс одоо баг юм үзэхээр байдаг шүү дээ. Тэр утгаараа одоо манай маркетингийнхны боддог баг тийм. Энэ утгаараа тэгээд театр олон ажлууд төлөвлөж байгаа л даа манай одоо манай Наранбаатар нь ерөнхий найруулагч болсон шүү дээ. Тийм учраас ерөнхий найруулагчаас асар их зүйл шалтгаална тийм. Тэгээд одоо юу гэхээр нэг тийм камерны жүжигийн төсөл хэрэгжүүлэх гэдэг юм байна лээ. Тэр нь юу гэхээр одоо юу гэдэг уран бүтээлч нь бас өрсөлдөөнийг бий болгох тийм. Гаднаас найруулагч урьж авч болно. Одоо юу гэдэг юм тийм. Тэр өөрөө өвсөд одоо би зүгээр цусыг холиод үгүй энэ төргээд усууд байдаг юм бол тийм. Ороо тэн дээрээс та үзэж болох байхгүй. Яа тэн дэрийг чөлөөд өгнө. Энэ бол бас аюу гоё ажил болох байхгүй. Тийм ээ. Тэгээд театрын жүжигчдээс аваад 2 юм уу 3 үнэтэй ингээл камерны жүжигүүд байдаг шүү дээ тийм жүжигүүд ингээд уралдаан шалруулах байхгүй. Тэгээд тоглолт нэг бүлэг жүжигүүдийг өдөр болох юм биш тийм. Камерны тэгээд үзнэ. Тэгээд юу гэдэг. Тэгээд тэрүүгээр дүгнэлт гаргаад төрөөс нь нэг юм уу 2 жүжигийг гадны фестивалууд. Одоо бид нэг дотоод ингэж яхаар бас хөгжих хэрэгтэй шүү дээ бид яриад. Тэгээд төрөөсөө одоо жүжиг нэг эхний 2 байранд орсон жүжиг бүр юуны сорсын самаантай хамтраад ч юм уу тийм. Урлагийн зөвлөлтөд хамтраад ингээд юм яригдж байгаа байхгүй. Тэгээд тэрийг гоё гадны театруудын фестивалд оролцуулж те бас өөртөө ямар хэмжээнд байна. Гадныхны өшөө те камерны жүжигүүд яаж хийж найламцгүйс нь харж туршлага солилцох те өөртөө өшөө дээслэх ийм гайхалтай сайхан ийм ажил сэтгэгдээд явж байгаа. Энэ бол бас хэрэгжээсээ удахгүй хэрэгжих байх бол бодлогын хэмжээ те бас маш гоё уран бүтээлчдийн маш гоё те зүйлийг бий болгож байгаа юм. уран бүтээлч өрсөлдөөн тэгээд нэг хоёрдугаар бас гадны бас юмд оролцож фестивалд оролцож те өөртөө хэмжээг ер нь тийм фестивал бид нар оролцох чаддаггүй шүү дээ. Хуваараа явж яг театрын хэмжээл дээр ингэж оролцоод хэцүү бах тийм тэрийн болгон олдоод байдгүй те. Тэр гоё нэртэй төртөө фестивалууд нь оролцоод ингэ явах тийм бас боломжийг ингэ сэтэж өгч байгаа, гарцыг гаргаж өгч байгаа юм ажил болж байгаа болов гэж бодож. Манай спорт юм болоод бас гоё шүү дээ. Бас ингэ дүрсээс үлддэг болж шүү дээ. Яг тэрнтэй адилханаар юу гэдэг тэр олон улсын гоё том театрын фестивалууд байдаг юм бол нэр хүндтэй те. Тим юмнууд тэнд нь оролцож бас нэг те ийм гарцыг нээх ийм сайхан ажил сэтгэгдээд явж байгаа гэдэг бас энэ ташин тэгмээр. Театрын урлагийн хувьд олимпиад оролцох тийм ээ. Тийм одоо хүсэл мөрөөдөл өсөл зорилго одоо бидэрт байна шүү дээ. Тэрийг одоо хэрэгжүүлэх хамгийн эхний ажил маань бол манай ерөнхий найруулагч Наранбаатарын маань одоо бодгын хүрээнд одоо камерын жүжиг их одоо ингэ тендер зарлаж одоо театрын хаалгыг дэлгэж тийм ээ гадуур явж байгаа одоо харьяалдгүй одоо олон чөлөөт уран бүтээлч байгаа шүү дээ. Жүжиг хий гэсэн тийм ингээд хуглаад дэврэх тийм хүмүүс ингээд ураад тийм юу зарлах гэж байгаа. Энд бол бид нар бас маш их олзуурхаж ашиг бодол өгч байгаа л да. Тийм ажлууд их байна. Одоо онгораад бол За тэгээд бас хүүхдийн жүжиг төлөвлөгдөж байгаа. За тэгээд тэр жүжиг маань бас 4 сарын 10-нд бас одоо ерөнхийдөө ярилцсаал тий төлөвлөөл яг ингэж хийгсэн тогтсон тушаал гараагүй ч гэсэн бид бүхэнд бол араас маш олон тактик боловсруулад тий энэ уран бүтээлийг яаж хүмүүст өргөх үү өнөөдрийн одоо за дандаа хүүхдийн жүжиг маань ямар ховор байгаа вэ? Бид бүхэнд байдаг репертуар гэсэн олон жилийн өмнө хийгдсэн хэдхэн жүжиг байна. Тэргээл байна тоглоод авах уу? Шинэ жүжигүүд хийх үү гэдэг. Инээчгээд би ягаад жүжигчин байсан. Жүжигчин найруулагч амтан байхгүй яг. Бид нар ч бас 90 дараа гэж байна. Тэгсэн чинь нөгөө нэг баг гигүүд PR менежер болоод хэвлэл мэдээ сурчлагаа олсон чинь нөгөө
Багийн ингэж орж ирээд яриад тахаар 4 сар хийсэн залуучуудын жүжиг. тэр залуучууд хүүхдийн жүжиг байгаа ер нь. Анхны хоёр мөр цаас нэ. Хоёр залуучууд. Тэгээд ерөнхийдөө бид нар Манайхад сүүлийн одоо 2 жил дандаа одоо сонгодог бөгөөд одоо том одоо түүхэн те одоо Тэнгэрийн хүү, Орлмаа, Ану хатан ч гэх юм уу те дандаа тийм түүхэн тэгээд одоо Гамлет юугээд Парисын дэрхэн сүмгээ сонгодог гэдэг дандаа сонгодгоор ер нь их амьсгаллаа л да манай театр бол. А одоо бол ингээд арт түн гой залуустай хандсан дээр одоо манай надад төгсөн хайр шиг ч юм уу тийм ээ. Хайрын вич шиг нуу самарчин болоо ч юм уу тийм сайхан дэр касви залуустай хандсан тийм одоо жүжигүүд бас хавраас бол хийгдэх шинэ жүжигүүд Гараа хийгдэх байхаа гэж бас бодож байгаа. За тэгээд бас мэдээлэл бол бас хоёр талтай хүрлээ. Үзэгчд хүрэх уран бүтээлийн талаар мөн бас яг уран бүтээл хий гэж бодож байгаа тэр залуучуудад бас болцоо олгосон бас мэдээллийг хүргэлээ тий. За тэгээд нэвтрүүлэг маань өндөрлөг тийш ханж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол бүтээсэн өдөр байгаа, амралтын өдөр байгаа. Тэгэхээр маргааш одоо яг нэвтрүүлэг эхлэхэд бог ах хэлжсэн шүү дээ. Ажлын амжилт төснөө эдрий тий. Тэгэхээр яг нэвтрүүлэг үзэж байгаа залуучуудтай хандаа өнөө манай телевиз өөрөө яг залуусын телевиз байгаа. Тэгэхээр өөртөө ч бас яг энэ цаг үеийн залуусын төлөөлөл учраас залуучуудтай хандаад бас нэг яг өөртөөхөн бодож явдаг үеийг бас хэлээч. Тэгээд нэвтрүүлэг өндөрсөн дээр хаа гэж бодож байна. Тэгээд та хэлэх. За тэгээд залуучуудаа гол нь юу гэдгийг нэг өөрийн гэсэн зорилготой тий өөрийн зорилготой өмнөж тэгээд гоё тэмцэж зорилготой тэрэндээ үнэнч тэгээд өнөөдрөөрөө бас амьдрах аягүй чухал байхгүй. Манай гамл жүжигэн дээр гардаг тий. Өнөөдрөөрөө амьдрах бас маш чухал. Өнөөдрөөсөө хүн аз жаргалыг амсаж мэдэрч тий. Байгаль юмдаа сэтгэл ханаж, өнөөдөр байгаль юмдаа сэтгэл ханаж. Тэгтээ зогсноос үгүй шүү дээ. Өшөө цааш дэмөж хөвчнө. Тэгтээ өнөөдрөөсөө гоё мэдэрч, аз жаргалыг мэдэрч амьдрах гэдэг аягүй чухал. Тийм учраас савьсан зорилготой тэрэндээ үнэнч тэгтээ өнөөдрөөсөө гоё аз жаргалыг мэдэрч, өнөөдөр хүнийг хайрлаж тий. Тэгж аз жаргалтай сайхан амьдраа та бүхэн. Тэгээд дээр нь хамгийн гол нь эрүүл мэндэ анхаарч те. Эрүүл байвал тэгээд маш чухал шүү дээ. Тийм учраас ингээд зоригтой өнөөдрөөр мэдэрч өнөөдөр аз жаргалыг мэдэрч эрүүл сайхан амьдраарай гэж залуучууд хүсье. Одоо Real TV бол гоё те залуусын юу телевиз гэдэг сайхан нураатай сайхан телевиз. Тэр нь одоо тэгээд үзэгч залуучууд айгүй маш ихтэй болж байгаа юм байлээ. Тэгээд тэр ч утгаараа одоо танаа телевизийн уран бүтээлчдэд бас их өндөр амжилтыг хүсээрэй. Тэгээд залуусын телевизийг үзэж байгаа таны залуустаа одоо та бүхэн бол одоо улс орныхоо ирээдүй шүү. Улс орноо одоо үүрч авч нуруунд үүрж явах юм хүмүүс шүү. Тийм учраас өмөрөө итгэлтэй зоригтой сайхан амьдраарай л гэж амьдцгаая гэж уриалмаар байна да. За баараа бүр хүндтэйгээр бүр төгсгөлийн идчих юм шүү. За миний хувьд бол яг залуу л да. Миний хувьд монтаж Арабын театрын ороод 3 жилийн хугацаа өнгөрлөө. Янз зээл юм чи. Яг хоо тэгээд ер нь бол залуучууд бид нар бас өөрөнгөсөн. За 3 жил боллоо. Театрын ажил зүг явж байна. Хамгийн бага нь одоо би явахгүй да нэгсэн да. Хамгийн бага нь байсан. Одоо бас доороос маань шинэ студ гээд бас уран бүтээлчд маань бас орж ирсэн. Тэгэхээр доороос дүндэртэй болсон. Ганчмыг битгэж хамгийн бага нь байсан байхгүй. За юу яг юу гэдэг. За тэгээд за та тэгээд төөрөг юм аа. Голог байл гэж чинь. За ямар ч тац өөр гэсэн бодол гол өгөө. Товч өгөөд тодорхой. За эхлэе нэг тэр. За ямар ч тац би бас өөрөө залуу хүн. Тэгэхээр бас өөртөө бас монолог гэж явдаг л да. Яг телевизээр гарч байгаа залуучууд ч гэсэн манай найз ч гэсэн ер нь хэд залуучууд биендээ хоорондоо сууж агаад л бид яах вэ? Бид өнөөдөр яаж хангалуун энэ хүмүүстэй адилхан сэтгэл хангалуун амьдрах вэ? Ардаа олон сайхан хүүхэдтэй тэгээд өөрийн гэсэн би бүтээмжийг бий болгож яаж амьдрах вэ гэж баян жил ис оршуу. Тэгэл монолог тэр бол үнэн. Тэгэхээр бас оюуны хэрэгцээгээ бас ингээд гадуур хоорондоо яриад мар гээл худлаа хөгжлөөд байхаа оронд бас оюунлаг хүний оршуу тэр ариун сүмд автаа мөрлөөсөө бас зүгээр нэг суугаад ширээний ард суучаад хундах тулгаад байхаа оронд бас өөрсдийн гэсэн тэр чиг хандлагыг бас ганцхан жүжиг үзснээр өөрийнхөө амьдралыг тодорхойлж магадгүй гэдгийг би хэлсэн. Надад бол өөртөө тийм санагддаг байхгүй. Энийг залуучууд үзээсэй. Энэ одоо яг энэ өөрсдийн яг аль алахын олон салаа зам байдаг байхгүй. Одоо жишээлбэл би аливаар нь алах вэ гэж тэнглзээд байдаг байхгүй. Тэрнийхээ бас нэг замыг л олоосай гэж бодож байгаа. За тэгж хэлмээр байна. За баярлалаа.
За тэгээд манай доржийн гудмыг сонгоо үзсэн залуучуудаа үзэгчтэй бас баярлалаа. Тэгээд бас залуучууд маань бас одоо ингээд Улаанбаатар хотод амьдарч байгаа залуучууд маань төлхөө бас нэг одоо манай Монгол цөөхөн байдаг кино театруудаар бас нэлээд байдаг болсон юм шиг байлээ. Яг кино театраар байдаг шиг киног сонгож үздэг шиг бас энэ ариун сүм, дурлагийн ариун сүм театрт бас нэг зориод очиж энэ тавигдж байгаа сайхан уран бүтээлүүдийг бас 1 удаа, 2 удаа, 3 удаа сонгож үзээрэй гэж хэлмээр байна. Тэнд бас сайхан уран бүтээл та бүхний оюуны таашаалыг хангах уран бүтээлүүд бас тэнд төөрөн гардаг байгаа шүү гэдгийг бас залуучуудаа хэлмээр байна нэвтрүүлгийг хангасан. Ингээд дараагийн доржин гол маань бүгд эргээд баяртай сайхан амраа.